Нутагтаа улаан лам гэж алдаршсан хувилгаан ламын тухай хууч яриа. Одоогийн Увс аймгийн Малчин сумын Цалгарын хийдэд шавилан сууж, онцгой овдис эд шидээрээ нутаг нугынхандаа ус уух заяа хайрлаж явсан улаан ламын ачгууч жич нар нь Дархан Эрдэнэт Улаанбаатар Увс аймагт энх тунх амьдарч эгэлгүй их номтой эд шидтэй тэр ламыг дурсан ярьсаар бүлгөө. Түүнийг 20 дугаар зууны эхээр дааг хүрээнд бурхан номын хэрэгээр ирж гавжийн дамжаа бариад буцах гэж байтал хүрээнээс холгүй нутгалдаг нэгэн хошууны ноён жууз тэрэгтэй ирж манай хатан олон жил өвчилж хүрээний номтой чадалтай гэсэн лам болгоныг залж ном уншуулж гүрэм хийлгэж эм тан авч уулгасан боловч засал авалгүй улам дордож хоол унднаас гараад байна. Багш лам маань баядын улаан лам дааг хүрээнд ирсэн гинлээ. Тэр ламтан тус болж магадгүй гэж айлтгаар нь таныг зорж ирлээ. Манайд заларч хатныг минь эдгэж хайрлана уу хэмээн гуйжээ. Улаан лам эрхээ нэг татж үзснэ. Морин цагт хөдлөе. Харин би дагуул гэлэнгээ авч явна шүү гэсэнд ноён уухайн тас зөвшөөрчээ. Тэрбээр ноёныхыг зорих замдаа хоол унд хийдэг гэлэндээ хандаж чи энэ ноёныг очоод миний эд гэсэн болгоныг идээд угаарай. Нэрлэхэх хэрэггүй. Чиний их эдгийн хэрэг одоо л нэг гарахна. Энэ ноёны авгаа бэрд шиг харамч амт юм. Чамд их хоол өгч хармын сэтгэлийг оволзуулж бохимдуулж байж эмчлэх учиртай юм гэж загсан юмсан ч. Улаан ламтан тэр ноёныг бууж хатных нь судсыг барьж үзснэ. Чи яасан харамч хахир хүн бэ? Харамч хахир учраас нутгийн чин номтой лам чамд хараал хийжээ. Тэр айхтар хараалыг хариулж хөл дээр чинь босгохыг бодъё гэснээ ноёнд хандаж даруйхан насгүйдсэн эрг гаргаж бүх махын гэз дотортой нь чануулчих хэмээн айлдсныг ёсоор болгожээ. Хоньны бүтэн махыг ламтны өмнө авчирч тавих үед хэсэг өөх огтолж гал дөргөн хэдэн хэрчэн мах идснээ дагуул гэлэн рүүгээ түлхэж бүгдийг идээд ясын сайхан мүлжөөд орхи гэжээ. Гэлэн гуай намрын тарган эр хоньны махыг яаралгүй зооглож ясын мүлчитл мүлжиж дуусах үед хонх дамар дуугаргаж ном уншиж суусан их ламтан тоогоо дүүрэн усанд шар тос хийгээд халаачих. Хатантанд хараал хийсэн ламыг би номын хүчээр дуудчихлаа. Тэр лам тун удахгүй давхиад ирнэ. Архинд дуртай сүрхий номтой лам юм. Түүнд арх амсуулж болохгүй. Ороод ирэхээр нь арх уу гэд энэ тоогоотой усыг том хувинд хийгээд өгчхөөрэй гэснээ. Тоогоотой усыг 3 удаа тариндж орхижээ. Гэрийн эзэн ихэд гайхсан боловч энэ хувилгаан ламтан хар усыг арх болгож хувиргадаг эд шидтэй хүн байх нь л дээ гэж бодсноо зарц хүүхэндээ хэлж шар тос орхисон ус халаалгаж суутал нутаг хошуундаа нэртэй нэгэн лам орж ирэн амар мэндэ мэдэлцэж ноёных түүнд цай унд өгсөний дараа халаасан шар тостой усыг том хувинд хийж арх уу хэмээн өмнө нь тавьж баг гарын мөнгөн аяганд дүүргэж барьжээ. Өнөө лам аягтай усыг амсч үзснэ. Танай арх ямар сайхан гараа вэ? Хэдэн аяга
арх хүртдэг хэрэгэ гэж баясангүй өгүүлээд ууж гарчээ. Улаан ламтан усыг эд шидээрэн арх болгож хувирахыг нүдэрээ үзсэн гэрийн эзэд түүнийг шүтэж биширч гүйцвэ. Архинаас буцдаггүй улаан ламтан ноёны өгсөн ганзайг дундгарын мөнгөн аягаар хүртэх авч ёр согтохгүй өвчтэй хатанд элдв засал хийж тариндж аваа. Улаан ламын эд шидээр арх болж хувирсан усны тэн хагасыг уугаад өнөө ламтан ухаан алдан умжээ. Хайж аваад ир гэж улаан ламтны айлцсны дагуу хайж авч өгсөнд өнөө ламын дээлний дотоод хоримооноос хэсэгхнийг хайчлан авч ноёнтонд барьснаа. Та сайхан сэтгэлтэй их буянтай хүн юм. Харин таны хатан хачин харамч хахир муухай зантай хүн байна. Энэ ламтан нэгэнтээ танаад ирж арх өг гэж нэхэхэд танай хатан ихэд басамжилж харааж зүхээд аягны амсар зуулгалгүй хөөж гаргасан юм байна. Арх амсуулалгүй харааж зүгсэнд нь гомдоод танай хатанд хараал хийжээ. Хараалыг би хариулчихлаа. Энэ ламд огт муу юм санаж болохгүй. Маргааш өглөөс ирэхээр нь хатан та уучлалт гуйж арх дарсаар сайн дайлж гарынхаа бэлгийг өгөөд явуул. Бэлгэнд гар татаад хэрэггүй шүү. Та нар энэ ламыг хичнээн хүндэлж найр хэсэг харьцна. Тэр чинээгээр та нарт тус болох юм байна. Дотоод хоримооноос нь авсан энэ даавны өөдсийг хайж болохгүй. Хадганд боогоод авдранда хийчихээрэй. Одоо хатныг хоолнд оруулах арга бодноо. Тогоондоо 2 шанаг ус хийчих гээд эмийнхээ манхгийг нээж атгах хүрхгүй цагаан будаа авч тогоонд хийгээд зөөлөн галаар сайхан агшаачгаарай. Гिचгэнэ. Удсанчгүй атгах хүрхгүй цагаан будаа хөөж тогоо дүүрэхэд тос давс хийлгэж сайхан амтлуулад хоолноос гараад удсан хатанд том аяга дүүргэн бариулж бүгдийг хүртчих гэж юм. Тэгтэл хоол итгэн байтугай үнрийн авч чаддгүй хатан өндийж суугаад амтрахын идэж дуусахад за чи одоо ямар ч хоол иддэг болно. Үүнээс хойш баян ноён лам хуврах барлаг харц хэнч байсан аашилж загнаж хоол унд харамл хам боё. Үлдсэн будааг манай энэ гэлэнд өгчих гэсэнд ёсоор болгожээ. Үдэш болж унтах цаг болоход тусгайлан бариулсан гэрт улаан лам гэлэн хоёрыг унтуулж арх дарсаар харамгүй дайлжээ. Маргааш өглөө нь хатан эв эрүүл болчихсон байжээ. Салгарын хүрээний хамб улаан лам гэж ийм л эд шидтэй лам байжээ. Эксурвалж төвшин жаргал. Уншсан Эрхэнбаярын Баддорж.